Оройтойгоо дээр нь харилцаагаа засч, хожимдоогоо дээр нь амьдралаа бүхэл. Салах уу байх уу гэж эргэлзэж битсэн нэгэн загтлыг яг одоо задлах гэж байна. Гэр бүлийн радиогийн салах уу байх уу нэвтрүүлэг. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулan сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас салах уу байх уу гэдэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Салалтын ирмэг дээр яваа. Гэр бүлийнхээ харилцааны зөрчил асуудлыг шийдвэрлэж чадахгүй эргэлзэж суугаа хүн бүхэнд нээлттэй салах уу байх уу нэвтрүүлэг лав гараг бүрийн 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минут хүртэл хүрдэг. Салах уу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нэгэн залуу өөрийнхөө амьдралын асуудлыг уудалж ирүүлсэн. За тус захидлыг би Гэр бүлийн радио 104.5-ын салах уу байх уу гэсэн Facebook групп байдаг. Тэр групп дээр болон гэр бүл судлаачийн Намарсна гэсэн пэйж хуудсан дээр нийтлсэн. Магадгүй та захиаг ямар захиа илгээсэн болго сонирхож байгаа бол Гэр бүлийн радио 104.5-ын салах уу байх уу гэсэн Facebook групп болон гэр бүл судлаачийн Намарсна гэсэн пэйж хуудаснаас тухайн захидлыг бол уншиж болох юм аа. За салах уу байх уу нэвтрүүлэг за баримттай нотлогоотойгоор яг хэдэн сарны хэдний өдөр ирсэн захидлыг яаж хүргээд байна. Ер нь маш олон хүмүүс захидал бичдэг учраас миний захидал яасан бэ? Миний захидал хизээ явах вэ гэдэг очир дараалал үүсчдэг. 7 хоногт ганцхан удаа явдаг нэвтрүүлэг учраас тэгэхээр баримттай нотлоготой байдлаар яг ирсэн дараалалаар нь хүргэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол 4 сарын 22-нд ирсэн захидлын хариг хүргэж исэн бол за өнөөдөр 4 сарын 24-нд ирсэн 24-ний 16 цаг 53 минутанд ирсэн захидлын хариг хүргэх гэж байна. Дугтуутаа сэтгэл @gmail.com хаягт ирсэн захидал байгаа. За би захидлын эзэн рүү хариу мэйлийг бичсэн. Захидлыг хүлээн аваад. За тэрийг үзүүлье. 2026 оны 5 дугаар сарын 11 буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт 14 цаг 11 минутанд сайн байна уу таны захидлын хариу зөвлөгөөг нөгөөдөр буюу 5 сарын 13-ны 15 цаг 5 минутаас салах уу байх уу нэвтрүүлгээр хүргэнэ. Та хариултаа салах уу байх уу нэвтрүүлгээр хүлээн авч сонсорой гэж мэйл бичсэн. За захидлын эзэн маань 5 сарын 11-ний 16 цаг 14 минутанд за гэж хариу мэйлдгээсэн. За тэгэхээр захидлын эзэн маань өнөөдрийн нэвтрүүлгийн лайв стримийг сонсож байгаа, магадгүй үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр салах уу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг та бас шеэрэгээ түгээгээд өгөөрэй. Яг энэ залуутай адилхан ижил төстэй асуудалтай маш олон хүмүүс магадгүй байж мэдх юм аа. За нөгөө талдаа энэ залуугийн захиан дээр гарч байгаачлан яг ийм асуудалтай асуудал зөрчлөө хэрхэн яаж шийдэх вэ? Өөрийгөө хэрхэн яаж харж байгаа вэ? Нөгөө хүнийг хэрхэн яаж харж байгаа вэ? Яг ийм ижил төстэй асуудалтай маш олон хүмүүс байж болно. Тэгэхээр нэвтрүүлгийн дугаарыг та хүнд хэрэгтэй гэдэг утгаар нь шеэр хийгээд түгээгээд өгөөрэй. За гэр бүл судлаач Амарсна миний бие ер нь нэг лайк гуйдаггүй, шеэр гуйдаггүй. Гэхдээ салах уу байх уу нэвтрүүлэг дээр бол та бүхнээсээ гуйдаг шүү. Яагаад гэвэл тэгэхээр яг ийм асуудалтай адил төстэй кейстэй хүмүүс амьдралдаа яах учраа болохгүй асуултын тэмдэгтээ магадгүй амин орлого төвшөнд очсон явж байгаа бол тэр хүмүүст эргэх хонхон болоод өгөөрэй. Тэр хүнийг тэр цэгээсээ эргээд амьдралаа авч үлдэх, өөрийгөө эрүүлэр харах, энэ чинээс сэтгэл зүгэн дарамтгүй үлдэх тэр нөхцөл байдлыг хүргэсэн тийм сануулга дохиог та шеэр хийдэг төвчөн дээр дарж өгөөрэй гэж гуйж байна. За олон юм нуршилгүйгээр захидал руугаа оръё. Тэгээд захидлыг сонсож явахдаа магадгүй та энэ залууд би юугээ хэлж болох болоо гэсэн зүйлүүдээ коммент сэтгэгдэл доор коммент хэлбэрээр бичээрэй. Лайв стримийн доор коммент хэлбэрээр бичээрэй. За ингээд захидлыг би танд дуудаж өгье. Сайн байна уу? Хэнд чим хэлмээр буглаж явдаг зүйлээ бичгээр шийдлээ. Та яах байсан бэ? Би 20 настай байхдаа бааранд зөөгч хийдэг байлаа. Нэг өдөр нэг эмэгтэй баар хааж байхад найзуудтайгаа орж ирээд манай зохион байгуулагчтай ууд суухаар болсон.
Тэгээд намайг цуг уухыг хүссэн юм. Би ч яарах зүйлгүй болохоор хамт суусан. Тэр өдрөөс хойш өдөр бүр ирээд ажил хааж байхад явахгүй намайг хамт явахыг хүсдэг байсан. Тэр тааждаг бааранд бүжгэлдэг эмэгтэй. Надаас 3 эгч. Би ихэндээ их дургүй байсан. Яагаад гэхээр надад жинхэнэ хайр сэтгэл чухал байдаг. Тэгэд явдаг боллоо. Хамт амьдардаг ч болов. Яах вэ гэж ойлгож хайрладаг байлаа. Нэг өдөр тэр маань жирэмсэн болсон гэж хэлсэн. Бас өмнө нь хид үр хөндүүлж байсан. Одоо үр хөндүүлчихвэл дахиж үр тогтохгүй гэж байсан. Тэгэд хамт амьдарч гэр бүл болохоор шийдсэн. Хүмүүнч 3 сартай боллоо. Би ч халамж гэж ихтэйхэн сайхан л байлаа. Гэтэл нэг өдөр миний хүүхдийг тээж байхдаа өөр хүнтэй эргэтнийг нь барьчихсан нүцгэн хэвтэж байсан. Би шоконд орсон. Яах учраа үнэхээр мэдэхгүй тийм байдалтай 3-4 хонс. Амнасаа хорлох, оролдлого хүртэл хийсэн. Гэвч золоор амьд гарсан. Тэгэд би уучлсан. Гэхдээ түүнтэйгээ холбоотой байсан. Ажилд явсан хойгоор минь хүүд хүмүн төрсөн. Гэвч миний доторх шарах минь түүнийг гих юу ч үгүй болгосон байсан. Би хэд удаагаар хүрсэн. Би ч бас түүнийг их зовоосон. Түүндээ ч гимшиж өөрийгөө яг яагаад байгааг ойлгодоггүй байсан. Тэгэд салсан л да. Сарч хөрөхгүй хөхөл байхдаа өөр хүнтэй болоод явсан. Гэхдээ одоо тэрнээсээ салаад анх жирэмсэн байхдаа явсан хүнтэйгээ явж байгаа. Бодвол тэр нь л хайр нээжтэй. Миний хувьд бүтэн амьдрал мөрөөдөл минь байсан. Одоо хүүдээ сайн аав нь байна даа гэж боддог. Тийм. Бас гэрийнхэн нь одоо хүртэл намайг л буруутгадаг. Охиныхоо юу хийснийг мэдэхгүй болохоор ийм чигээрэл дууссан да. Миний хүүгийн минь ээж л юм да. За тэгэхэд хүнээ сайн танараа да залуучуудаа. Гэр бүл тоглоом биш шүү. Хэрвээ та миний оронд байсан бол яах байсан бэ? За, ийм загтлыг ирүүлсэн. Тэгэд яг ийм асуудалтай, яг ийм харилцаатай, яг иймийг туулж яваа энэ залуу тандаад лайв стриминд би түрүү хэлсэн энэ залуу лайв стримийг үзэж байгаа магадгүй радиогоор сонсож байгаа. Тэгэхээр элдв янзаар тэр эмэгтэйгч доромжилж болохгүй, энэ залуугч доромжилж болохгүй. Харин энэ үйл явдлыг зөвөр ойлгож, ухамсарлаж цаашдаа яах талаарх сэтгэлдлийг комментиг та салхуу байх нэвтрүүлгийн яг одоо явж байгаа лайв стриминд ор коммент хэсэгт нь үлдээгээрэй. За магадгүй 9986 104 5 гэсэн мессежний дугаар байгаа. За мөн шууд утас байгаа. Шууд утсан дээр холбогдож орж ирээд бас ярилцах юм боломж байгаа шүү гэдгийг энд ташрамт хэлье. Би дугаараа нээчлээ 9986 104 5 гэж та залгаж орж ирээд ярьж болно. За таны загталд их олон давхар мэдрэмж байна. Хайр байна, урвалт байна, уур хилэн байна, гомдол байна, гимшил байна. За бас аав хүний хариуцлага байна, бас алдагдсан мөрөөдөл байна. Ийм олон давхар мэдрэмж таны загтал дотор байна. Ийм зүйл туулсан хүн дотроо яагаад ингэв? Би хаана алдчих вэ? Үнэхээр хайр байсан уу гэж олон жил магадгүй олон өдөр өөрөөсөө асуух ийм нөхцөл байдлыг эргэлзээг тээж явна. За тэгэхээр энэ залуудаа би эхэнд нь хэлэхэд та өнгөрсөндөө уягдаад өнгөрсөндөө баригдаад яваад байвал ирээдүй гэдэг сайхан зүйлийг барьж чадахгүй шүү.
Тэгэхээр өнгөрснөө яг энэ хүрээд цээлээд цаашаа яах тухай бодох нь өөрөө хамгийн чухал шүү гэдгийг хэлье. Таны оронд байсан бол ихэнх хүн яг л таны мэдэрсэн шиг одоо шоконд орно. Ялангуяа хүүхдэд тээж байхад өөр хүнтэй байсныг мэдэх бол эр хүний хувьд маш хүчтэй сэтгэл зүйн тохиолт. Тэр үед ухаанаар биш, шархаар хариу үйлдэл хийдэг. За таны хувьд бол мэдээж нөгөө амиа хорлох үйлдэл оролдлого хүртэл хийсэн. За тэгээ би харин ч азтай хүн гэж загтал дээр бичсэн байсан. Тэгэд энэ нь бол тэр шарах ямар гүн байсныг харуулж байгаа байхгүй. Ийм нөхцөл байдлаас улбаатай амиа хорлоход хүрнэ гэдэг энэ нөхцөл байдал, энэ үйлдэлд очино гэдэг бол таны зүрхэнд яг энэ нөхцөл байдал, энэ бүсгийн үйл байдал таны зүрхэнд ямар хүчтэй тодор томоор гүнзгий шарах үлдээснийг энэ чинээс харж болж байгаа. За гэхдээ энд нэг зүйл чухал байна. Та уруултаас болж шархалсан нь үнэн. Гэхдээ гар хүрсэн тэр хүнийг ч гэсэн зовоосон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа нь бас үнэн. Энэ хоёулаа үнэн. Тэгэхээр нөгөө нэг ихэнх хүмүүс зөвхөн намайг хуурсан гэдэг хэсгээл бичдэг аахгүй юу? Ер нь зөвлөгөөн дээр ярьж байхад нөхөр намайг ингэсэн гэдгээл ярьдаг. Эхнэр намайг ингэсэн гэдгээл ярьдаг. Тэрнээс биш би нөхрийгөө ингэсэн, би эхнэрийгөө ингэсэн гэдэг тухай ер нь бол хүмүүс бага ярих гэдэг. Харин та өөрийнхөө алдаагч нугаагүй, тийм ээ, би гар хүрсэн, би ч бас тэр хүнийг зовоосон гэдэг тухайга бичсэн байна. Энэ бол өөрийгөө харж чаддаг хүний шинж юм аа гэж би боддог. Хүн ер нь бусд руу өнгөхөөс илүү өөрлөгөө өнгөх нь өөрөө чухал байдаг. Би бас ямар байдалд хүргэсэн бэлээ гэдгийг. Цаашдаа сайн аав илүү төлөв төвшин эр хүн болж өөрчлөгдөх боломж байгааг яг энэ нөгөө би яасан бэлээ гэдэг үнцгийг олж харснараа олж харж ийн гэдэг бол танд сайн аав төлөв төвшин эр хүн байх юм шин чанар байгааг харуулж байгаа. Хамгийн үн цэнтэй санагдсан хэсэг нь юу вэ гэхээр та загтал дээр бичсэн байсан. Одоо би хүүдээ сайн аав нь байх тухай утга агуулга бүхнийг өгүүлбэр байсан шүү дээ. Энэ бол амьдрал нурчхаагүй гэсэн үг. Гэр бүлийн харилцаа бүтлгүүцсэн байж болно. Гэхдээ аав хүний үндэс нь дуустдаггүй юм. Аав хүний үндэс нь гэдэг бол амьдралын туршид байдгийг. Тэгэхээр нөгөө нэг цаашид хүүхдээ хэрхэх тухай зөвлөмжийг хүргэе л да. Үнэхээр энэ бол нөгөө гол санагдсан учраас. Хүүхдээ одоо сайн аав байна гэдэг бол одоо зөвхөн мөнгө олж өгөхийг хэлэхгүй, хамгийн түрүүнд аавтайгаа байхдаа би аюулгүй хайрлагдсан мэдрэмжтэй байсан. Аав маань надад үүн дээр тусалсан. Аав маань ийм зүйлийг надад хийж өгдөг байсан гэдэг энэ сайхан мэдрэмжийг хүүхэд авч өснө гэдэг чухал. Таны туулсан шарах хүүд тань дамжихгүй байх нь хамгийн чухал юм. Танд одоо сайн аав байхад ирээдүйд хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлэхэд дараах зүйлс их хэрэг болно шүү. Би дугаар 1 2 3 гэж хагаад танд зөвлөе. Ямар зүйлс вэ гэхээр за нэгдүгээрт хамгийн чухал анхаарах ёстой зүйл ээжийг нь муулахгүй байх байдаг шүү. Хэдийгээр ээж нь ийм нөхцөл байдлыг гаргаад ийм харилцаа үүсгээд явсан ч гэсэн хүүхэдтэй хизээч ээжийг нь битгий муулаарай. Хүүхэд чинь ер нь бол та хоёрын нэг л хэсэг гэсэн үг шүү дээ. Нэг л хэсэг гэж өөрийгөө мэдэрдэг. Тиймээс ээж чинь ийм хүн байсан, чамаас болж ээж чинь биднийг хайсан гэх мэт үг. Хүүхдийн дотор одоо айдас, буруутай мэдрэмж энэ бүхнийг үүсгэдэг. Тиймээс хүүтэн том болоод өөрөө үннийг ойлгох, олж мэдэх яг тийм насан дээр очино. Харин одоо түүнд талцсал ээж чинь тэгсэн, аав чинь тэгсэн гэдэг ийм талцсан нөхцөл байдал биш. Яг доктортой тийм байдал, тийм хайр, тийм анхаарал халамж таны хүүхдэд хэрэгтэй. Энэ бол чухал. За дараагийнх нь нэг чухал зүйл бол
Хүүхдэд зүгээр л нэг аав гэж дуудагддаг, харагддаг, яригддаг, хаяа үзэгддэг тийм хүн хэрэггүй байдаг. Яг хамт байдаг, яг зөвөр нөлөөлдөг тийм аав хүүхдэд хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг хүүхдтэй бэлэгсэлт, амттай юм энэ бүхнээс илүүгээр тэвэр, тоглол, хүүхдтэйгээ ярилц, түүнийг сонс, цэцэрлэг дээр хүүхдтэй муудалцуу, сургууль дээр хүүхдтэй яав. Энэ бүх өдрүүдийг нь хамт бүтээ. Хамт уйл, хамт баярл, хамт гунигл, хамт инээ, хамт хөгжилт. Өдөрт хүүхдтэй 20-30 минут ч байсан амаа авахгүй. Уцаа хойш нь тавьж байгаа тогтмол цагийг гарга. Зөвхөн хүүдээ анхаарал хандуул. Энэ бол нөгөө хүүхдийн өөртөө итгэх итгэл, та хүүхдийн нөлөөллийг маш сайн бий болгож өгч чадна. За дараагийн нэг чухал зүйл бол магадгүй одоо бухимдлах, уурлах маш олон зүйлүүд ирээдүйд гарна шүү дээ, үүснэ. Хүний л амьдрал хойно, хүний сэтгэл зүй хойно, амьдралын асуудал хэлж ирэхгүй хийсч ирдгийг хойно. Тэгэхээр нөгөө нэг ууралсан үедээ хүүхдтэй одоо тэр уура гаргахгүй байх. Энэ их чухал. Таны дотор одоо ч гомдол, уралтын шарах одоо үлдсэн байх магадaltaй. Тиймээс энэндээ хяналт тавих хэрэгтэй. Зарим аауд бол яг ийм асуудлын ард энэ өөрийнхөө дотор байгаа уралтын шарах, энэ гомдолтой үлдсэн мэдрэмж энэ бүхэн дээрээ тулгуурлаад нөгөө нэг амархан ууралдаг, дуугаа өндөрсөгдөг, хит их хатуу болдог, сэтгэлээ хаах байдлаар одоо хүүхдтэй янз бүрийн ийм хэлбэрээр сөрөг нөлөөг үзүүлдэг. Тэгэд хүүхдтэй нөгөө гар хүрдэг, хатуу ханддаг. Тэгэхээр хүүтэн таны хуучин шархны бай болох ёсгүй. Уур хүрэх үедээ ямар ч одоо тохиолдолд уур хүрсэн бай. Би хүүхдээ шийдэхгүй гэдэг зарчмыг та юуны түрүүн чухалчил. Ууралсан үедээ магадгүй 10 минут тэр орчноосоо холдоод, дуу сонсоод, өөр юм хийж явж байгаад тайвширсныхаа дараа хүүхдтэйгээ тэр асуудлыг ярилц. Тайван байдлаар тухайн асуудал дээр ойлголцох гэж үз. Ууртай үед асуудал шийдэх, тайван үед асуудал шийдэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. За энэ гурван зарчмыг мөрдөр дөрөв дэх зарчмыг би утахгүй хэлж өгнө. За тэгэхээр гэр бүлийн радио 104.5-ын салхуу байх уу нэвтрүүлэг танд яг одоо шуудаар хүрж байгаа. Салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг гэр бүлийн радио 104.5-ын радио сувгаар гэр бүлийн радио 104.5-ын Facebook пэйж хуудасаар за мөн гэр бүлийн радио 104.5-ын салхуу байх уу групп болон гэр бүл судлаачийн амарснаа гэсэн пэйж хуудсан дээр таны загтал болон лайв ингээд явж байгаа. Тэгэхээр яг энэ залууд өгөх урам зориг, сэтгэлийн үг энэ бүхний харамгүй уудлаараа хэлээрэй. Тэгээд надтай хамт өнөөдрийн нэвтрүүлгийг бүтээгээрэй. Хүсвэл би яг одоо 9986 104 5 гэсэн мессежний дугаарыг нээсэн байна. Бас 9986 104 5 гэсэн шууд утсыг нээсэн байна. Шуудаар холбогдож орж ирээд энэ залууд бас надтай хамт урам өгөөрэй. Би ингээд 3 чухал зөвлөмжийг одоогийн байдлаар хүүхдтэй өсгөхтөн зориулаад хүргчээд байна. За энэ хугацаанд орж ирсэн гэр бүл судлаач амарснаа гэсэн пэйж хуудсан дээр орж ирсэн лайвын комментүүдийг хүргэе. Буян заяа дэмбэрэл өдрийн мэндэ гэсэн байна. Архины хамааралтай тэнүүлж ухамсаргүй арх ууж яваа нөхрийг яах вэ гэсэн байна. За энэ талтай холбоотой дараа нь та асуугаарай. Яг өнөөдөр бол яг энэ залуугийн яриан дээр тулгуурласан юм явж байгаа шүү. За олон жил дисээд 50 хүрээд саллаа да. Эртгэн холдож байх минь яавдаа гэж бодож байна да. Амьдралаа бүтэн авч үлдэх гэж мөн ч хичээсэн дээ гэсэн байна. За бидэнд дуудлага орж ирсэн байна. Сонсогч аавь. Байна уу? байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сая харин шууд нэвтрүүлэг байна гэд сонсоод орж ирж байна. За энэ залууд хандаж та юу гэж хэлэх вэ? Холбогдсонд маш их баярлалаа. За баярлалаа. Залуугийн харин яг үнцэн асуудлыг нэг их яасангүй. Сонссонгүй харин яг сүүлд ороод ирлээ л дээ. За яг сонссон хэсгээс тулгуурлаад ярил. За гэхдээ ингээд манай Монголын нийт эрэгтэйчүүд болохоор одоо жоохон тийм эмэгтэйлэг шинжинд авмгаалцсан
гомдомтгой, буруугүй буруутан болцсон одоо ийм хандлагуудыг илэрхийлж идэг. Тэгээд за уучлаарай, та төр сонсож байхгүй юу? Би энэ залуугийн товч тодорхой юм ярьж өгье. Энэ залуу маань нэг бүсгүйтэй танилцсан, нөгөө бүсгүй нь таачдаг баарнд байсан. Баарнд ажилладаг байжгаад энэ залуутай танилцаад нэг хүүхэдтэй болоод өөр хүнтэй яваад энэ залуу маань хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд тэр бүсгүйгээс шархлаад амиа орлох дээрээ тулаад одоо тэгээд энэ байдлаас арай гэж амс хийгээд одоо хоёулаа хүүхэдтэйгээ байгаа. Цаашдаа хүүхэдтэй бодно гэж байгаа ийм утга агуулгатай загтлын эзэн залуу байгаа юм байгаа шүү. За тийм. Тэгэхээр ер нь бол тэр баарнд танилцсан эмэгтэй гэхээсээ илүүтэй өмнө авсан тэр суур асуудлаасаа болоод тэр дараагийн асуудлууд нь урган гарсан байдгаа. Тэгэхээр яг ямар асуудал үүссэн бэ гэдэг дээрээ ингээд өөртөөгөө ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэ тэр бүр амиа орлох дээрээ тултлаа одоо ингээд асуудлыг үүсгэсэн байгаа учраас тэр хүнийг одоо өөрөө ухаараа өөрөө тэг гэж хэлэхэд айгүй хэцүү. Тэгэхээр ингээд тэр ганцаардлаас нь гарах тэр дэмжлэгийг үзүүлэх тэр холболтыг хийж өгөх хэрэгтэй юм болоо. Тэгээд энэ янз бүрийн сүнслэг подкастуудыг бас сонсоод тэгээ ер нь ингээд ухаарлыг авч иж ухамсараад хэлээд тэгээд өмнө би юу хийжсэн юм бэ? Хийжсэн асуудал маань энэ амьдралын ямар нөхцөл байдлуудыг бий болгосон гэдэг дээрээ ажилладаг юм байна л гэж хэлж байна. За баярлалаа танд. Холбогдсонд маш их баярлалаа. Залуу маань таны хэлсэн зүйлийг бас сонсож байгаа. Тэгээд холбогдож сэтгэлийн үг хэлсэн танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Маш их амжилт хүсье. Тэгээд эрт хүчтэй байгаарай. Өнөөдөр хин нэгнээс болж буруутсан гэж байдгүй шүү. Алдаа өөр дотор ч юм байдаг. Тэр алдаанууд ямагт нуугдсан, зүсээ хувиргасан байж идэг шүү л гэдэг дээр нэгдээд урам зоригтойхон шиг амьдралаа зохицуулаарай гэж. За баярлалаа. За. Тэгэхээр саяны хүн бас хэллээ те. Ер нь бол яг энэ нөгөө хайрцагнасаа гарах хэрэгтэй шүү. Та ингээд одоо ямар хайрцагт орох гээд байгаа вэ гэхээр би хохирцоо. Энэ хүн намайг хохирооцсон гэсэн юм хохирогчийн сэтгэл зүй, хохирогч төвтэй хайрцагтай орох гээд байгаа. Энээс гарахын тулд энэ хайрцагнасаа өөрөө та өндийн босч гарч ирээд өөрийгөө эвдэх хэрэгтэй. Түрүүний бүсгүй хэлж байгаачлаа ингээд өөр юм сонирох, өөр юмыг сонжиж үз. Одоо тэр маш олон сэтгэл зүйн болоод оюун ухааны, тайтгарлын маш олон тийм танд хэрэгтэй, таны хувь хүний хөгжилч хэрэгтэй энэ асуудлаас төрж гисэн холдоход нэмэртэй. Магадгүй таны хүсдэг, зорддог чиглэлийн маш олон ингээд подкастууд, маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Эдгээр зүйлүүдийг яг ингээд шимтэн уншаа, сонсоо. Яг энэ хайрцагнасаа гараа гэдэг чухал зүйлийг 99-3-тай сонсогч маань хэллээ. Энэ хүний үгнээс бас авахын та аваарай гэдгийг сонсогч залуудаа бас уриалъя. За тэгээд үргэлжлүүлээд би зөвлөгөөгөө хүргэе. За 4 дахь чухал зүйл. За 3 зөвлөгөөг бол хүүхдтэй холбоотойгоор бол хүргэсэн байгаа. 4 дахь чухал зөвлөгөө нь ямар зөвлөгөө вэ гэхээр эр хүн гэдгийг зөвөр үзүүлэх нь чухлаа. Хүүтэн одоо аавыгаа хараад эр хүү ямар байдаг талаар ойлголт авдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүнийг хүндлэх, уучлал гуйж чаддаг байх, үгээр асуудлаа шийдэх, хариуцлага үүрэх, магадгүй арх уугаад авсан тавихгүй байх нь хамгийн том хүмүүжил гэдгийг хүүхдэд үлгэрлэхээс өгсүүлээл хариуцлага үүрэх. За тэгээд хүүхэд сонссноосоо илүү харснаа илүү их одоо амьдралдаа бийжүүлж өсдөг. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг хийх нь өөрөө чухлаа. За 5 дахь чухал зөвлөгөө хүүдээ одоо хайрын үгээр хүмүн би чамд хайртай шүү гэж илэрхийлж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг байх нь чухал. Монгол аавуудын одоо дийлэнх нь ер нь бол нэг тэгэл нэг нялуун халуун байдлаар ингээл хандаад байдаггүй те, нялганаал нялцганаал байдаггүй, мэдж байгаа үстэй гэдэг нэг хандлагаар л ханддаг. Хайртай шүү гэдэг үгийг урамшуулж магтах үгийг баг хэлдэг. Тэгэхээр үүний эсрэг ажиллаа. Аав нь чамаараа бахархдаг шүү. Чи аавдаа маш чухал хүн шүү. Аав нь одоо чамд хайртай шүү. Аав нь үргэлж чиний талд байгаа гэдэг үгийг хүүхэд одоо сонсож өснө гэдэг бол тэр үгийг сонссон хүүхдийн дотоод ертөнц маш хүчтэй хамгаалагддаг.
Тэгэхээр эдгээр үгүүдийг хэлдэг байгаарай. За 6 дахь чухал зөвлөмж юу вэ гэхээр өөрийнхөө амьдралыг ч одоо та босгох хэрэгтэй. За зарим аавууд бүх амьдралаа зөвхөн хүүхдэд зориулаад өөрсдөө дотроо одоо хоосордог. Харин хүүхэд тайван, ажилтай, зоригтой, өөрийгөө хүндэлдэг ийм аавыг харах хэрэгтэй шүү. Таны амьдрал дуусаагүй. Хүүтэн таныг харж өснө. Та өөрөө ч гэсэн амьдралд итгэлтэй хүн болох хэрэгтэй. Нэг чухал зүйлийг хэлэхэд мэдээж одоо төгс аав гэж хаач байхгүй. Харин алдаага засдаг, хүүхдээ орхидоггүй, өдөр бүр багаар хичээдэг ийм аав л одоо хамгийн сайн аав болж үлддэг. Хүн заримдаа би илүү сайн байсан бол урахгүй байсан байх. Би илүү сайн байсан бол ингэхгүй байсан байх гэж нэг өнгөрсөнтэйгээ холбоотой уягдсан эдгээр зүйлүүдийг хэлж ярьж өөрийнхөө ирээдүг цаашид явах замыг ингэж хааж идэг л та. Тэгэхээр энэ бүхнийг аль болох битгий цаашдаа ингэж үзүүлээрэ. Би нөгөө нэвтрүүлгийнхэнт хэлсэнчлэн та өнгөрснөө үүрэл яваад байвал сайхан ирээдүг бүтээхэд том тээг болно. Өнгөрсөнд тээж явдаг энэ гомдлууд чинь ирээдүйд сайнаар ерөөс нь нөлөөлдөггүй. Тэгэхээр одоо өнгөрснөө ингээд өнгөрсөнд нь үлдээгээд цаашаа явах нь чухал. Та өөрийгөө үн цэнтэд харсаар байх хэрэгтэй. Энэ хүн магадгүй таныг тоогоогүй байж болно. Энэ хүн магадгүй таныг хуурсан байж болно. Энэ хүн гэхдээ танд нэг чухал зүйлийг үлдээсэн. Энэ бол ааваа гэж дуудах, амьдралын чинь дуршид таныг инээдтэй, хөгжилтэй, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой байлгах тийм хөөрхөн үрийг л энэ хүн танд үлдээсэн. Тэгэхээр өөрийн сонголт, төлөвшил, шийдвэрээс бүх зүйл шалтгаалдаг гэдгийг бодож зүгээр л тэр өнгөрснийг орхичих. Иннээс хойших сонголт бүрдээ. Иннээс хойших өөрийгөө бүтээх төлөвшил бүрдээрээ. Иннээс цааших шийдвэр бүрдээрээ та шинэ амьдралыг, шинэ шатыг, шинэ зүйлүүдийг бүтээ. Энэ бүхэн бол их чухал. За магадгүй таны энэ түүхээс залуучуудад одоо магадгүй ойлгогдох хэд хэдэн зүйлийг бас хэлж болох юм. Та захидлынхаа төгсгөлд бичсэн байсан шүү дээ. Залуучуудаа амьдралынхаа энийг зөв танаарай. Гэр бүл тоглоом биш шүү гэж бичсэн байсан. Үнэхээр тоглоом биш. Өнөөдөр хүмүүс нэрээ харамсалтай нь айлд гэрдэж тоглож гинөө. Харамсалтай нь энэ гэр бүлийн цаана өнчирж байгаа, хоцорж байгаа, хохирж байгаа энэ олон хүүхдүүдийн сэтгэл зүй, шарах, гэмтэл энэ бүхнийг өнөөдөр том хүмүүс зүгээр л ингээл хайж шít. Гэр бүл саллтын статистик тоо баримт мэдээнүүд өндөр байна. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг бодож би дараах хэдэн зүйлийг хэлье. Ганцаараа гэр бүл тогтдоггүй юм аа, тогтоогддоггүй юм аа. Тэгэхээр хоёр хүн нийлж хоршиж, хоёр хүн нийлж энийг бүтээдэг учраас бие биенийгээ сайн таних нь өөрөө их чухал. Тэгэхээр магадгүй гэр бүл болох гэж байгаа бүхэл хүмүүс маань өөрсдийнхөө өнгөрсөн шарахыг эдгээд сураарай. Залуучууд маань тий. Амьдралын хэм маягаа зөв байлгаж сураарай. Үнэт зүйлсийг бий болгож, түүнийгээ захиж, зарчим болгож сураарай. Энэ бүхэн чи их чухал шүү. Итгэл эвдэрсний дараа хүчээр хамт үлдэхэд хоёр тал хоёулаа өвддөг. Тэгэхээр нөгөө яг энэ хууралт, араар тавилт гэдэг зүйл бол гэрлэхээс өмнө ч тэр, гэрэлсний дараа ч тэр хин хэнийг нь маш их өвдөгдөг хамгийн муухай мэдрэмж. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд нөгөө нэг үнэнч байна гэдэг чинь нэг насны шийдвэр гэдгийг орчин үеийн залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй байна, ухамсарлах хэрэгтэй байна. Баригдахгүй бол яадгийг явуулт чи, баригдахгүй бол нууц амрагтай байхад яах вэ? Энэ яриа хөрөнд бүү итгээ. Энийний ард зовлон өөрч байгаа, шаналл амсж байгаа маш олон хүмүүс хосууд байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн алдаа битээ давт. Яагаад ийм байдгийг? Нөгөө нэг салхи хаашаа хамхуул тийшээ биш. Харин ч нэг ч гэсэн чулуун дээр тогтоод тэр салхины өдөөс тэмцдэг, дисжүүлддэг байх нь чухал.
урсгал тагж хөвдөгш урсгалыг сөрдөг байх нь чухал шүү. Тэгжиж үн цэнтэй, үүрэг хариуцлагатай, аз жаргалтай, утга учиртай гэр бүлийг та бүтээж чадна гэдгийг залуучуудад хэлэх байна. Магадгүй энэ хүнээс салснараа та сайн аав хэвээр үлдэж байгаа хаа гэж би бас бодож байна. Энэ бүсгүйтэй хамт байснараа магадгүй цаашдаа бүр их зовлон бэрхшээл шаналл янз бүрийн зүйлийг амсах байсан баг. Тэгэхээр одоо таны хийх хамгийн зөв зүйл бол өдөр бүр өнгөрснөө дахин бүүшүү. Өөрийгөө ялагдсан өнгөж харахаа бол энэ хүн миний одоо элэг бүтэн амьдрал тэр сайхан мөрөөдөл энэ бүхнийг үгүй хийчлээ гэж гомдлож гоншигнохоо бол харин танд ирээдүй гэж байна. Хүүхдэд тайван доктортой байлгахын тулд өдөр болгон би аав байвал яах вэ гэдэг хичээлийг амьдралаас ав. Нөгөө хошиг дээр гардаг штэ. Амьдрал чамд хилээд өгнө, амьдрал чамд хилээд өгнө. Юу хэлэх юм болоо гэсэн чинь манай эхнэр байсан байлээ штэ гэдэг шиг те. Амьдрал гэдэг чинь өөрөө хуудас бүрээрээ танд хичээл заадаг юм аа. Магадгүй таныг зарим өдөр уурлуулна, уйлуулна, зарим өдөр инээлгэн баярлуулна, зарим үед таныг санхүүгээр сорина, зарим үед таныг дэвчээр сахилах бутаар сорина, зарим үед таныг зугаа цэнгэлээр сорина. Янз бүрийн байдал үүснэ. Энэ бүхэнд дэвчээртэй байна гэдэг, хандна гэдэг, энэ бүхэнд өөрийгөө алдахгүй явна гэдэг бол их чухал шүү. Та нэг мөрөөдлөө алдсан байж болно. Гэхдээ амьдралаа бүхэлд нь алдаагүй гэдгийг л та бодох хэрэгтэй. Хүүтэн том болоод миний аав намайг орхиогүй гэж өсөх нь хамгийн том ялалт юм. Гэхдээ нэг зүйлийг хэлсэн шүү дээ. Хүүч нь хизээч ээжигээ буруутгаж эмэгтэй хүнийг үзэн ядаж өсөх учиргүй шүү. Энийг та маш сайн санаарай. Энэ бол хамгийн чухал. За төгсгөлд нь хэлэхэд магадгүй одоо яг ийм амьдралтай, амьдралын хэм маягтай маш олон бүсгүйчүүд бас байгаа. Буруутгахын аргагүй, зөвтгөхийн аргагүй. Тэгэхээр энэ магадгүй яг ийм мэдрэмжтэй эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд хайр гэдэг зөвхөн мэдрэмж биш ээ. Хайр гэдэг бол хариуцлага, үнэнч байдал. Хүний амьдралд үзүүлэх хамгийн гоё гэгэрэл гэгээтэй нөлөөг хайр гэдэг зүйл үзүүлдэг, үлдээдэг. Гэхдээ таны хийсэн магадгүй энэ буруу сонголт нэг хүний сэтгэлийг эвдэж, нэг хүүхдийн ирээдүйг бүрэн бүтэн байлгах энэ нөхцөл байдлыг үгүй хийж байгаа байхгүй. Тэгэхээр цаашид магадгүй эдгээр зүйлийг энэ бүсгүн манд бодох хэрэгтэй. Магадгүй ийм нөхцөл байдалд орсон олон эмэгтэйчүүд бас үүн дээр анхаарах хэрэгтэй. Хайргүй бол хүнийг битгий уяа. Хүнтэй амьдрах, хүүхдтэй болох хэмжээнд хүрсэн үү үгүй юу? Эдгээр зүйлийг тунгаах хэрэгтэй. Эргэлзээтэй харилцаа, хуучин хүнтэйгээ холбоотой байх, эсвэл давхар харилцаа үүсгэх энэ бүхэн чинь алдаа биш ээ. Харин нөгөө хүний амьдралаар тоглож байгаа хэрэг байхгүй. Хайргүй болсон бол үннээ хэлэх нь магадгүй урвснаас хамаагүй дээр. За жирэмслэлт гэдэг бол өөрөө хүүхдийг харилцаа тогтоох арга болгож болохгүй юм үйлдэлтэй. Зарим хүмүүс магадгүй ганцаардахаараа орхигдохоос айснаасаа болоод, магадгүй доктортой амьдрал хүсснээсээ болоод хэрвээ би энэ хүнээс хүүхдтэй болчих юм бол энэ хүн над дээр тогтчих юм байна, тэгээд сайхан болчих юм байна гэж одоо нөгөө хүүхдтэй болдог ийм харилцаа нөхцөл байдлыг зарим хүмүүс үүсгэх гэдэг. Гэхдээ би яг ийм бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд хүүхэд харилцаа аврах хэрэгсэл биш шүү. Хүнийг тогтоох арга биш шүү. Хайр итгэлгүй газар хүүхэд хамгийн их шархалдаг. Тэгэхээр ийм золиос болгож нэг хүүхдийн, нэг хүний амьдралаар тоглосноос магадгүй жирэмслэхгүй байсан дээр, хамгаалсан дээр. За нөгөө талдаа өнгөрсөн шархаа эдгэхгүй бол дараагийн харилцаа эвдсээр л байдаг. Олон хүн дотроо анхаарал дутмаг өсдөг л дөө. Магадгүй хайр мэдрээгүй, орхигдсноос үүдсэн сэтгэлийн маш олон зүйлүүд байдаг. Өөрийгөө үн цэнгүүгээр мэдэрдэг учраас байнга өөр хүнээс баталгаа хийдэг. Тэгээд өөр хүнээс нөгөө одоо үн цэнгүү
нөхцөл байдлыг мэдэрдэг учраас шилжиж докторгүй ийм харилцааг үүсгэж идэг. Хууч хүн рүүгээ буцаад очих юм давталтыг бий болгоод идэг. За тэгвэл энэ л дээр байсан юм. Энэтэй л холбогдчихъя гэл нөгөө рүү мессеж хүчээл. Тэгвэл ийшээ авчиг гэл. Тэгэхээр энэ нь одоо муу хүн гэсэн үг биш ээ. Гэхдээ энийг ухамсарлахгүй бол яг энэ байдлыг эмчлэхгүй бол яг энэ байдлыг ойлгож ухамсарлаад эцэслэн шийдээд өөрийнхөө амьдралыг ахаач нэр барихгүй бол энэ нөхцөл байдал чи олон хүмүүсийг шархлуулна. За дараагийн нэг чухал зүйл бол өнөөдөр эмэгтэйчүүдийг хайрлах, халамжлах, хүндлэх тухай л ярьдаг, ойлгох тухай л ярьдаг. Эр хүний сэтгэлийг бас ойлгох хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд эрчүүд яг нөгөө мөнгө төгрөгөөрөө эмэгтэйчүүдийг тэтгдэг, тижээдэг маш олон юмнууд байдаг баг. Тэр хүний гэхдээ мөнгө нь танд тухайн үедээ чухал байдаг ч баг. Тэрнээс болоод тэр хүн мөнгөтэй байлаа гэд, тэр хүн сайхан байлаа гэд, тэр хүн танд ашигтай байлаа гэд, тэр хүнийг гомдоож болно гэсэн үг биш шүү дээ. Тэр хүнийг хүндэл одоо сэтгэлийн бүр ингээд өхүүлээд өхөнц байдалтай үлдээж болно гэсэн үг биш шүү дээ. Эрчүүд дотроо чимэг үнэрдэг. Ганцаараа өвддөг. Энэ залуу битсэн амиа орлох бодолд хүртэл одоо орсон байсан. Тиймээс үнэнч бус байдал бол үнэхээр доромжлол. Монгол хүмүүс нас баралтаараа амиа оролтоороо дэлхийд 5 дугаар байранд орж байгаа. Азиа 2 дугаар байранд орж байгаа. Амиа оролтын дийлэнх шалтгааныг дийлэнх одоо хүмүүсийг эрчүүд эзэлж байгаа. Дараад нь өсвөр насныхаа орж байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдалд өнөөдөр эрчүүдийг амиа орлоход хүрэж байгаа, буруутгахад хүрэж байгаа, өөрийгөө эвүүтгэхд хүрэж байгаа хамгийн гол үндэс чинь хэн бэ? Бодоод үзээрэй. Мэдээж өөрөөс нь шалтгаалж байгаа хувь хэмжээ байгаа. Гэхдээ үүнд баггүй нөлөөтэй хүмүүс нь энэ цагийн эмэгтэйчүүд шүү. Эр хүнийг гутаадаг, доромжилдог, эр хүнийг үүсгдэг. Эр хүнийг алдгаар нь алдаан дээр нь бүр жичдэг, эр хүнийг байх суух газаргүй болтол нь ярьдаг, үгэлдэг, яншдаг ийм олон эмэгтэйчүүд зөндөө байгаа шүү. Тэгэхээр эр хүний сэтгэлийг бас бодох хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Эрчүүдийг тоглоом шиг байдлаар хизээч битгий хараарай. Эр хүний сэтгэл эмэгтэй хүнийхээс гүн гүнзгий шархалж нурдаг юм шүү, өвддөг юм шүү. Тэгээд амиа орлоход хүрдэг юм шүү. Энэ бүхнийг бодоорой. За дараад нь энэ бүсгүйд одоо яг ийм эмэгтэйчүүд хандаж хэлэхэд хүүхэд бүхнийг мэдэрч өсч идэг. Тэгэхээр ээж аавын худал хурмаг байдал, магадгүй орлон чарлаан, хууралт, докторгүй харилцаа хүүхдийн дотор хайр гэдэг ийм зүйл юм байна гэсэн буруу ойлголтыг магадгүй үлдээдэг. Тэгэхээр хүмүүсийн одоо хувьд хүүхдийнхээ төлөө хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл нь юу гэдэг гэж? Энэ бол өөрийнхөө сэтгэл зүйг эрүүл байлгахад байдаг хгүй юу? Хүн хүүхдийн дэргэд юуг илэрхийлэх үү, юуг үзүүлэх үү, үзүүлэхгүй байх үү? Хүүхдийнхээ дэргэд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ? Энийг монголчууд ерөөсөө хийж чаддаггүй, харамсалтай. Ямар ч хяналтгүй докторгүй юм харилцааг хүүхдүүдийнхээ дэргэд үзүүлж идэг. Энийг өнөө цагийн хүүхдүүд энэ бол хүнийг хайрлах хайр юм байна гэд хүлээгээд авдаг, суулгаад авдаг. За тэгэхээр залуу минь танд гэж хэлэхэд, эцэст нь хэлэхэд алдаа хийсэн хүн бүр муу биш шүү. Гэхдээ алдаагаа зөвтгсөөр байвал тэр болгон хүний зүрх сэтгэлд шарах болон үлддэг. Энэ нь цаас цаашдаа олон хүнд дамждаг. Хүн өөрийгөө таньж мэдэж, үнэнтэйгээ нүүр тулж, хариуцлага үүрч эхлэх үед жинхэнэ өөрчлөлт явагддаг. Тэгэхээр энэ залууд хандаж хэлэхэд та сайн аав байх тухай танд ярьж өглөө, өнгөрсөнтэй холбоотой зүйлийг хэллээ, ярьлаа. Илүү дэлгэрүүлээд зөвлөгөө авахыг хүсвэл гэр бүл судлаачийн Амарсна гэсэн пэйж хуудсан дээр миний утасны дугаар байгаа. Гар утсаар холбогдоод хувьчлаад ингээд утсаар ярих юм уулзъя гэдэг байдлаар хандаарай.
За салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 2026 оны 4-р сарын 24-ний 16 цаг 53 минутанд ирсэн нэрээ нууцсан бичсэн нэгэн залуугийн загтлыг задлан ярилцлаа. Дугтуутаа сэтгэл@gmail.com хаягаар загтлыг хүлээж аваад яг иймэрхүү байдлаар нэрийг нууцлаад зөвлөмжийг өгдгөө. Магадгүй таны амьдралд иймэрхүү асуудлууд тулгамдж байгаа бол та салхуу байх уу нэвтрүүлгийн дугтуутаа сэтгэл@gmail.com хаягт хандаж загтал илгээгээрэй. За таны загтлыг ч гэсэн дараагийн удаа задлан ярилцах боломжтой. Өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран бүтээлцэж лайвын дор коммент бичиж дуудлага хий залгаж орж ирсэн. За лайвыг үзсэн бүхий л үзэгчтэй маш их баярлалаа. Салхуу байх уу нэвтрүүлэг лавг гараг бүрийн 15 цаг 5 минутаас шин дугаараа өргөдөг шүү. Дараагийн дугаараар эргээд уулзтлаа. Түр баяртай. Амьдран гэж шийдээд гэр бүлтэй болсон л бол амархан дуусгаж болохгүй. Эвдэрсэн итгэлцлээ засч эрүүл харилцаа бий болохыг хүсэж байгаа бол та дугтуутаа сэтгэл@gmail.com хаягаар нэрээ нууцлаад загтал илгээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Дараагийн удаа таны загтлыг задлж ярилцъя. Салхуу байх уу нэвтрүүлэг.